За сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 26-ны өдөр. За market overview маань эхлэж байна. За хамгийн сүүлд market overview хийснээс хойш одоо зах зээл дээр бол маш хүчтэй савлгаанууд орж ирлээ. Алт 3500 гэдэг ханшид хүрлээ. За алтны хувьд бол ерөөсөө өдөрт 1000 пипний хөдөлгөөн хийдэг бол баг энгийн үзэгдэл болцоход байна. 4 сар гарснаас хойш тийм ээ. Энэ ерөөсөө яагаад ингэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л Дональд Трампын trade war буюу худалдааны дайн тий. За хэдийгээр Дональд Трамп нь бусад улс орнууд дээр 90 хоногийн одоо тарифын паузыг тавьсан ч гэсэндээ хятадтай бол за бүр 145% тариф ноогдуулах. За хятад эргүүлээд Америкт одоо 125% тариф ноогдуулах гэх мэтчлэн энэ одоо худалдааны дайны асуудлаас болоод л ерөөсөө хөрөнгө оруулагчид, инвесторууд бол safe haven буюу те хамгийн найдвартай одоо хамгаалалт, зах зээлийн савлгааны хамгаалалт үн цэнтэй зүйл болох алт руу бол хөрөнгө оруулсаар байсан. За тэгээд ханш $3,500 хүрээд унаж эхэлсэн. За яг энэ үед бол юу яригдаж эхэлсэн бэ гэхээр Трампын одоо кабинеттэй White House цагаан ордноос бол за хятадтай одоо хилцээр хийж эхлэж байна. За хятадтай ингээд тарифаар дайдаад ах нь бол сайн зүйл биш ээ тий. Аль орны эдийн засаг сайн зүйл биш. За тэгэл цаашлаад бүр хятадын одоо таксыг тарифыг бол 145% дээр тавьчихад байгаа шүү дээ. Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүн, Америк руу орчих бараа бүтээгдэхүүн. Тэрийг бол одоо 60-аас 70% рүү болгоно гэж одоо Трамп хэлээд тэгээд энэ алт бол бүр gap down хийж нээгдээд за тэгээд сая өнгөрсөн одоо 4-5 дахь өдөр бол нэг иймэрхүү range хөдөлгөөн хийж байгаад сая 5 дахь өдөр бол дээшээ өссөөд за яг ингээд өсөө байжсэн чинь Азийн зах зээл дээр юу болсон бэ гэхээр хятад Америкийн зарим бараа бүтээгдэхүүнүүд дээр бол тарифыг бүр нойлсон. Тэр нь юу байсан бэ гэхээр semiconductor chip Америкт хийж байгаа зарим semiconductor chipнуудыг хятад руу оруулахад бол бүр 0% татвартай оруулахаар ингэж маш одоо эсрэг тесрэг ийм эргэлтийг бол хийжтэй. Эргэлж явахдаа энэ бол ерөөхдөө тэгэл хилэлцээрийн тактик одоо negotiation тактик тий. Америк өөрсдөө ингээд яриа хилцээрийн байдлаа одоо зөөлөлсөн тул гэх юм уу та тий. Ярианы тооноо одоо зөөл. Өмнө нь бол ингээд атаклал байгаадсан бол одоо л арай нэг жоохон зөөлрөд ирсэн тул хятадаас бас нэг жоохон зөөлөж байгаа ийм зүйлийг бас харуулад за тэгээд гэтээ мэдээж бүх одоо бараа бүтээгдэхүүнээс татварыг бол багасгаагүй те зөвхөн тэр semiconductor chip гэдэг. За тэгээд хятад бол дотоодын компаниудтайгаа бол хятадын засгийн газар уулзалт хийсэн байгаа. Тэр уулзалтаар бол жишээ нь Америкээс одоо зайлшгүй авах ёстой бараа бүтээгдэхүүн юу байна? Тэрнийхээ судалгаа листийг өгөө. Өөр орноос одоо импортлж авч болохооргүй юу байна те. Тэрнийхээ листийг өгөө гэдэг бас ийм уулзалтыг бол зохион байгуулсан ба. Тэгээд яг энэ алтан дээр ийм савлгаа оруулж ирээд байгаа нэг одоо зовлонтой юм нь юу гэхээр Трамп болохоор хятадтай ярьж байгаа одоо баг Ши Жинпинг над руу залгсан гэдэг. Гэтэл хятадын талаас болохоор ерөөсөө одоо Америктай татвар бууруулах талаар янз бүрийн юм яриаггүй байна тий. Америктай хилцээрт ороогүй байна гэдэг юм яриад байгаа. Тэгэхээр за мөн яг бас энэ алтны ханшид нөлөөлж байгаа зүйл бол одоо энэтхэг Пакистан хоёр бас хоорондоо их хурцтмал байдал руу ороод байна. За сая өнгөрсөн хэд хоногт бол Орос Украин руу бол Киев руу бол дайсан байна. Тэгээд Трамп бас саяхан мэдээлэл гаргасан байна. Тэрний юу гэхээр одоо ерөнхийлөгч Трамп болон Трампын эхнэр Ромд одоо парламент оршуулгад бол оролцох гээд очижсэн байгаа. Тэр үедээ бол одоо Орос Украины асуудал бол намжнаа. За ер нь хилцээрт орлоо. Бараг ихэнх зүйлсээ бол шийдчихлээ гэдэг юм мэдээллийг бол хийсэн байна. Тэгэхээр одоо бас нэгдэх өдөр алт яаж нээгдэх үү гэдэг бол маш сонирхолтой. За ер нь бол суур нөхцөл байдлууд бол нэг ийм байна. За тэгээд хэдүүлээ алтны
техник дүн шинжилгээ рүүгээ орё гэж бодож байна. Окей. За хамгийн нэгдүгээрт хийх ёстой техник дүн шинжилгээ бол алт ерөөсөө маш хүчтэй үргэлжлэн өсөж исэн бүх одоо rejection resistance ямар лайнууд байж болох тэрийг бүгдийг эвдэлж гарч исэн. За тэгээд энэ нэг өдрийн RSI бол ерөөсөө алтны оройг бол яг л бариад байгаа. Энд одоо жишээ нэг өдрийн RSI тэ 77 руу хүрээд унж исэн байна. За ханш бол бас ингэж ирж байгаа тодорхой хэмжээний correction орж исэн байна. За энэ дэшээ гарч ирээд тэ correction орсон байна. За энэ дэшээ гарч ирээд бол хүчтэй correction орсон байна. За мөн энд гарч ирээд одоо ингэ юм хүчтэй correction хийж байгаа юм нөхцөл байдлыг бол үзүүлж байна. Тэгээд ер нь яг та нар хитрхи ийм хүчтэй хөдөлгөөнөд орж ирээд байх юм бол нэг өдрийн болон 4 цагийн RSI бас ер нь харахад бол гимгүү. Жишээ нь энэ 4 цагийн RSI бол яг ханшиг 3500 хүрэхэд бол энэ бол бүр ирлүү хүрж ирсэн. Тэ. Тэгээ ингээд 4 цагийн RSI өмнө ирлүү хүрж исэн удаа байна уу гэдэг ингээд харахад 24 оны 3 сард нэг удаа ирлүү хүрж исэн. Тэгээ 2200 хүрээд доошоо 2150 руу унжсэн юм одоо нэг ийм л нөхцөл байдлуудыг хийжсэн байх нь байна. Тэгээд RSI бол харах нь байна. За RSI-с гадна за ханш бол бас тодорхой хэмжээний одоо market structure бол эвдсэн ийм нөхцөл байдалтай болов байна. Тэгэхээр за хамгийн сүүлд ханш бол 4 сарын 7-ны өдөр одоо 2950 хүртэл correction хийчээд засвар хөдөлгөөн хийчээд тэгээд дээшээ бол маш хүчтэй хурдцтай өсөд явсан. За энэ өсөлт бол ерөөсөө нэг elite wave-ийн 5 хөдөлгөөн яг л хийсэн байна. 1 2 3 4 5 гээд 5 хөдөлгөөн хийгээд нэгсэндээ доошоо унаж орж ирсэн юм байна. За та нар бол алтыг бол ямар market structure нөхцөл байдалтай байгааг бол мэдж байгаа. Дандаа higher high, higher low хийсэн байдалтай байсан шүү дээ. Тэгэхээр за ингээл higher low, higher low, higher low тийм. Ерөөс дандаа higher low, higher low, higher low. За тэгээд higher high гэдэг. Ингээд ер нь бол өсөлтийн тренд бол ийм байдалтай явсаар ирсэн. За тодорхой хүчтэй correction-ууд орж ирэхэд бол яг хав өмнөх ийм одоо жижиг higher low гэж хэлэх юм одоо тийм. Энийг бол доошоо эвдчихэд гэхдээ яг major буюу маш том higher low-ыг бол яг өмнөх одоо гэх юм уу да энэ higher low-ыг бол эвдэж хаагаагүйгээр бариад буцаад дэш өсөж исэн юм тохиолдол байгаа. За жишээ нь энд ч гэсэн ингээ higher low хийчихэд энийг эвдээд гэхдээ эндээс бол үргэлжлээд энийг эвдсэн ч гэсэндээ энэ higher low-ыг одоо эвдэг байна те. Тэгээ эндээс үргэлжлээд өссөн. За ингэж өсөж явсаар байгаа энд нэг юм higher low байгаа. Энийг бол доошо эвдсэн гэхдээ өмнөх higher low доошо эвдэж хаагаагүй ингээ бариад үргэлжлээд өссөн тий. Тэгээд higher low, higher low, higher low, higher low хийжгаад яасан байх нь вэ? Нэг удаа эвдсэн, өмнөх higher low эвдсэн гэхдээ тэрний өмнөхийг бол сүйдтэй эвдэж доошо хаач чадаагүй. За тэгээд эндээс бол elite wave-ийн 5 хөдөлгөөн маш хүчтэй өсөлт явсан тийм 4 сарын 10-аас эхлээд ерөөсөө 2-7 хоногийн дотор бол бүр ч одоо юу вэ 6000 pip бараг 5000 pip-ний хөдөлгөөн хийсэн байна. За тэгээд унаж ирэхдээ яасан өмнөх higher low-ыг эвдсэн тийм. Яг одоогийн байдлаар ханшуул яасан байна вэ гэхээр өмнөх higher low-ыг эвдээд өмнөх энэ higher low-ыг эвдээд за тэгээд буцаж дээшээ өсөх гэж оролдохдоо яасан нэгсэндээ lower high гэсэн мэт шүү дээ. Lower highs. Тэгэхээр хэдүүлээ өмнө нь ханш өмнөх higher low эвдэхдээ ер нь ямар нөхцөл байдал хийж ирсэн бэ гэдгийг бас нэг шинжилээд үзье. За энд
За хамгийн эхний жишээ бол жишээ нь энд байна тийм. Энд бол ийм жижиг higher low байсан. Энийг доошо эвдсэн. За эвдчихэд lower high энд lower high хийчихэд үргэлжлээд lower high, lower low хийгээд унсан. Тэгэхдээ бас тэрний өмнөх энэ low-ыг юу нь бол шалгаж ирсэн хараарай. Тэгэхээр өмнөх low-уудын доор юу байдаг вэ гэхээр маш их одоо stop loss захиалгууд, за өмнө нь биелэгдээгүй захиалгууд гэдэг. Тэрийг бол бид нэр liquidity гэж яриад байдаг. Тэгэхээр өмнө нь энэ доор маш их байсан liquidity-г ханшуул унаж ирж хамчаад за тэгээд үргэлжлээд өсөө явсан байна. Окей? Нэг удаа одоо change of direction одоо нөгөө ICT гэдэг юм арилчаад байдаг хэрэглээдэг нөхдүүд ч одоо CHOCH гэж яриад байдаг. Change of character гэдэг. За энд юу болж ирснийг харъя. Энд бас өмнөх нэг higher low-ыг доошо эвдсэн. За тэгээд буцаж дээшлээд за яг энд ч гэсэн ингээ хоёр удаа эвдсэн байна. Энд lower high хийсэн, үргэлжлээд унлаад lower low хийсэн. Энэ өмнөх жижиг higher low-ыг бол доошо эвдсэн, буцаж өсөөд lower high хийсэн, буцаж унахтаа яасан. Тэрний өмнөх higher low-ын доор байгаа liquidity-г хамсан байна. Liquidity. Энийг бол энд ингээд тийм баахан liquidity байна гэж stop loss захиалгуудыг нэгсэнд хамсан гэсэн үг тийм. За тэгэнгүүт одоо би ханшиг яаж хараад байна вэхээр за магадгүй яг ингээд нөгөө trade war энэ арилжааны дайны худалдааны дайны нөхцөл байдлыг ингээд харахаар нэг тал нь ер нь тооноо зөөлрүүлээд за нөгөө тал нь хятад одоо жишээ нь зарим бараа бүтээгдэхүүнүүд дээр бас татварыг нь одоо бүр нойлчихсон байгаад байна. Тэгэхээр магадгүй дараа 7 хоногт худалдааны дайны талаар бол эргэл зүйл гарах болов гэж бодож байна. Тэгээд дараа 7 хоногийн 5 дахь өдөр чинь бид нэр non-farm payroll NFP мэдээтэй байгаа. Тэгэхээр ер нь NFP мэдээ хүртэл ханшийн чиглэл үргэлжлээд доошоо яваад за юу хэлэх гэдэг та нар бараг ойлгож байгаа тийм ээ. Энд байсан higher low-ыг доошоо эвдсэн. Тийм үү. За тэгэнгүүт энд бас нэг higher low liquidity энэ 3195-ын доор хамагдаагүй liquidity байгаад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй шүү заяа магадгүй. За ингээд lower high хийсэн. За эндээс буцаж доош унаад ингэж яваад энэ liquidity-г одоо 5 дахь өдөр хамаад 5 дахь өдрийн өмнө ч юм эсвэл хамаад за тэгээ эндээс буцаад өсөлт гарч ирч магадгүй гэж бол би хувьтай одоо таамаглаад байгаа, дүгнээд байгаа. Тэгэхээр мөн бас яагаад би ингэж явах хаа гэж дүгнээд байгаа юм бэ гэхээр одоо энэ нэг чигийн энэ нэг хүчтэй хөдөлгөөн байна шүү дээ. Энэ 5 wave явсан тий 2-7 хоногийн турш өссөн энэ хүчтэй хөдөлгөөний чинь pullback явж байгаа шүү дээ. За тэгэд өмнө нь ийм хүчтэй хөдөлгөөнүүд юу яаж явж байсан гэдгийг хэдүүлээч харъя. За энд бас 1 2 3 4 5 гэдэг бас ийм нэг чигийн хөдөлгөөн явсан pullback correction орж ирсэн тийм ээ. За өмнө нь за энд бол энэ бол бүр замбраагүй энэ чинь нөгөө он гараад бүр хідэн ч давлгаа явуулсан. Энийг бол одоо яг одоо ямар хөдөлгөөн яаж явсныг нь одоо харахад хэцүү. Энэ бол ингээд за ямар ч байсан нэг юм хөдөлгөөн явж байгаад за эндээс хилцсэн байж болно. За эндээс гэж үзэх юм байна. Яагаад тэгэхээр энэ өмнөх хаяа шалгачаад тэгээд эндээс дэш өссөн өсөлтгээ тий. Тэгэхээр эндээс энэ хүртэл өссөн өсөлт байна. За энэ мөн ялгаагүй доошо pullback орчихсон тий. Тэгвэл өмнө нь ийм өсөлтүүд хийснийгээ дараа pullback орж ирэхдээ ер нь ямар хуу төвшин хүртэл pullback орж ирж ирсэн гэдгийг хэдүүлээ хэмжээд үзье Fibonacci-гаар тий. Fibonacci retracement-ээр хэмжихэд за энэ өсөлтийн pullback лав Fibonacci 50 руу ирж исэн байна. За тэгвэл энэ өсөлтийн pullback-ыг бас хэмжээ. За ер нь бас Fibonacci 50 руу ирээд 50-ын доошоо орж ирж исэн. Энэ бараг 61.8 ч гэсэн ирж исэн биш магадгүй.
Энэ бол 61.8 дээр ирсэн байна. За тэгвэл одоо энэ хөдөлгөөний маань pullback хамгийн сүүлийн энэ өсөлтийн маань pullback хаа үрж болох нь харъя. За ингээ харахаараа Fibonacci 50 болвол 3235 хавцаа байгаа. 3235 хавцаа. За нөгөө 3195-ын доошоо liquidity хамуулъя гэж үзэх юм бол яг энэ дор Fibonacci 61.8 байна. Тэгэхээр бид нар ханшийн ирээдүйн чиглэлийг тодорхойлохдоо ханшийн өнгөрсөн түүхээр л бид нар хамгийн сайн магадлалыг гаргаж таамаглаж чадна шүү дээ. Түүнээс бол яг яахыг бол хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ ханшийн урд өмнө хийж исэн байдлыг ингээ шинжилээд хараад үзэхээр ер нь бол 3195-ын доош liquidity хамах боломжтой. За энэ бүтэн нэг чигийн хөдөлгөөний pullback нь 3175 дээр нэлээд том одоо Fibonacci key level. За тэр нь баг өмнөх хааийн шалгалт ч гэсэндээ болох боломжтой харагдаж байна, тийм. Окей. За тэгээд мөн одоо энэ алтыг яагаад ингэж айхтар өссөн нөхцөл шалтгаан, тийм. Энэ өсөлтийн нөхцөл шалтгаан бол ерөөсөө л Хятад Америк хоёрын trade war худалдааны дай. Нэг өдөр Трамп гарч ирэл хэдэн хувиар татвар өгслөө гээл Хятад гарч ирэл тэгвэл бид нар хэдэн хувиар татвар тавилаа гээл маргааш нь Трамп гарч ирэл тэгвэл хэдэн хувиар болохлоо гээл энэ бүхэн чинь л ерөөсөө алтыг өсөх шалтгаан болсон. Өөр алтанд өсөх ямар шалтгаан байгаагүй. Тэгэхээр тэ үнэхээр дараа 7 хоногт trade war-ын талаар ерөнхийдөө эерэг мэдээллүүд гараад ирэх юм бол энэ алтны ханш ийм өндөр байх шалтгаан бол байхгүй шүү үнэхээр. Тэгэхээр яг үргэлжлээд өснө гэхээс илүүтэйгээр доошоо үргэлжлээд дахин нэг хэд хэдэн уналтын хөдөлгөөн хийх бол боломж байна гэж бол би хувьдаа харж байна. Окей. За тэгээд мэдээж яг trade war энэ худалдааны дайн энэ тарифын хилцлийн асуудал бол тийм амархан шийдэгдэхгүй. Олон жил болно. 2-3 жил ч юм болно гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр яг мэдээж эерэг мэдэн дээр алт унаад ороод ирнэ. Гэхдээ тэр унаж орж ирсэн магадгүй худалдан авах лонг арилжаанд орох боломж бас байж болох юм. Окей. За тэгээд хамгийн сүүлд сая энэ 5 дахь өдөр алт ингэж унчаад тэгээд 5 дахьын одоо үүрээр гэх юм уу та хагасааны үүрээр ингэж өсөж ирсэн бол бас их сонирхолтой ховор тохиолдол. Ер нь хагасааны үүрээр ийм хөдөлгөөн орж ирдэггүй. Тэгээ 300-400 пип ингээд өсөөд гараад ирсэн. Тэгээд энэ бол миний бодлоор ерөөсөө л хамт хийж байгаа шорт арилжаануудын стопыг авч байгаа л үйлдэл явж байна удаа л гэж би харсан. Тэгээд нэг ийм адилхан нөхцөл байдал бол өмнө нь бас алтан дээр харагдчихсан. Хэдүүлээ нэг шинжилээд харъя. За энэ танарт харагдаж байгаа хөтэй. Ханш яасан өссөн, унсан, буцаад өссөн, доошоо нэг range хийсэн. Яг энэ төвшнийхээ жоохон дээр гарч ирээ double top хийгээд үргэлжлээд унсан. За унаж ирэхдээ эндээстэй нэг унаал consolidation унаал засвар хөдөлгөөн хийгээл ингэж жагаад нэг хүчтэй доошоо гочж өстэй. Тэгэхээр энэ бас ийм адилхан дүр зураг харагдаад байгаа юм шиг. За энд ranging ер нь бол хоёр талтай одоо range хийчихсэн байна шүү дээ. Тэрнтэй хараа яг адилхан харагдаад байгаа. Энэ зураглал. Гэт range хийчихсэн. Тэгээд энэ зураглал шиг адилхан одоо хөдөлгөөн хийнэ гэж үзвэл энийг доош ивдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энд бас одоо ийм адилхан зураглал харагдаж байна. Тэгвэл яг гэдэг нь энийг доош ивднэ л гэж үзэх юм. Тэгээд за энэ нэг ийм 3370 дээр оройтой. За тэгээд 3200 за 70 дээр ёроолтой. Ерөөсөө яг ийм 1000 пипний range байгаа гэж үзэх юм. За энэ 1000 пипний range хамгийн сүүлийн уналт энэ уналт явсан гэж үзвэл за ханш бол яг энэ уналтын баг 50 Fibonacci дээр ирсэн байдалтай байгаа. Окей. Тэгэхээр би хувьдаа ханшийг за магадгүй
нэгд өдрийн Азийн зах зээл нэгдээд жоохон өслөө гэж бодоход 3330 руу хүрээд ирэх юм бол би бол эндээс шорт арилжаанд орно гэж үзэж байна. Тэгээд доош чиглэлтэй. Ер нь бол 3200-аас доош орж ирнэ гэдэг л ийм таамаглалыг бол за магадгүй 75%-аас дээш магадaltaйгаар бол би таамаглаж байна. Окей. Тэгээд бас ийм сонирхолтой дүр зураг гарч магадгүй. Би ийм нөгөө та нар намайг 3 ёроол холбох дуртай гэх мэднэ те. Ер нь л хөдөлгөөнүүдийг хараад байхад ийм 3 удаа доошо тоншилт ийм ёроол руу ирдэг. Тэгээ ингээ харгаж гисэн 3240 рүүл энэ нэг ийм гурвалжингийн паттерны ёроол бол орж ирээд. Тэгэхээр чиглэлийг бол би доошоо л харж байна. Окей. Нөгөө түрүүн 75%-аас дээш гэсэн шүү дээ. Магадгүй үлдсэн 20 эдэн хувь дээр ямар магадлал байж болох вэ гэхээр дараа 7 хоногт Трамп гарч ирснээр дахиад солиороод тий ер нь хятадтай no deal, ер нь хятадтай тарифын үлдээн ч гэдэг ч юм уу. Эсвэл одоо яа гэдэг Орос Украины асуудал улам хурцдаг, эсвэл Индиан Пакистан хоёр дайдаад эхэлдэг ч юм уу те. Тийм л асуудал үүсэх юм бол алт дахиад дэше 3500 руу явах боломжтой. Түүнээс өөрөөр бол алт бол ийм өндөр ханшин дээр байх 3500 буцаж явах хүчин шалтгаан бол үүсэхгүй гэж харж байна. За биткойны талаар ярив. За биткойн яагаад өнгөрсөн одоо хэдэн өдрүүдэд өссөн нь бол та нар мэдж байгаа ойлгомжтой. Худалдааны дайны асуудал сайжирсан. За тэгэхээр нөгөө эрсдэлтэй хөрөнгө оруулалт буюу risk asset-уудын ханшчин бол өсөж ирсэн. За тэгээд биткойн бол маш цэвэрхэн нэлээд том ийм bullish pattern-аас бол дэше сэтэрч гарч ирсэн байдалтай. Маш том цэвэрхэн юм bullish pattern байна. Урд өмнө нь угаасаа удаан хугацааны consolidation-ы дараа ийм том bullish pattern сэтэлж гарч ирэхэд бол хааш маш сайн өсөж явж байсныг бол та нар олон удаа харсан. Тэгээд одоо ч гэсэндээ мөн ялгаагүй ийм зураглал бол харагдаж штэ. Трамп сонгогдсон, за шинэ он гарсан ингээд ерөөсөө 11 сараас 4 сар хүртэл ингээд 6 сарын турш консолидейшн чинь өмнө нь яга 3 сараас 9 сар хүртэл консолидейшн хийжтэй. Тэгэхээр дахиад энэ 6 сарын турш ингээд консолидейшн хийж хагаад дээшээ одоо өсөд гараад ирсэн байна. Тэгээд энэ бол дээшээ сэтэлж гараад буцаж яг энэ паттернаа шалгаад за тэгээд дээшээ өсөд гараад ирсэн. Их л юм төгс булш хөдөлгөөнийг л хийж байна. Гэхдээ яг одоо бол ханш жоохон ядарсан байдалтай харагдаж байна. Яг тэгэхээр нэлээд юм энийг одоо crowded zone гэж ярьдаг. Их одоо завгүй юм төвшин. Өмнө нь бол маш их consolidation хийж жагаад тэгээд ялагдаад нэгсэн доош унсан юм key level төвшин хүрээд ирчихсэн байна шүү дээ. 94000, 96000. За хэрвээ ханш 96300-аас дээшээ гараад ирэх юм бол үргэлжлээд өсөд явах боломжтой болж байгаа. Тэгэхээр эндээс бол тодорхой хэмжээний pullback ер нь орж ирэх болов гэж харж байна. За энд ч гэсэндээ ер нь bearish pattern-ы нөхцөл байдлыг хийгээд яваад байгаа юм байна. За ингэж зурагдах баха илүү. За тэгээд эндээс дахиж нэг ер нь бол энд бол ингээд жижиг bullish pattern хийсэн байна шүү дээ. Эндээс дээшээ гарч ирээд өслөө. За энэ bearish pattern-ы оройроо хурж ирлээ. За тэгээ эндээс доошоо жоохон уналт pullback орж ирэх байх. За тэгээ буцаад эндээс дээшээ өсөлт гэж ийм л зураглал бол зурагдаж харагдаж байна. Тэгээд энэ бүхэн чи яг энэ өсөлт бол мэдээж хятадтай хийж байгаа энэ Трампын одоо яриад байгаа хилцээр бол сайн, үр дүнтэй, амжилттай явагдаад худалдааны дайны нөхцөл байдал бол үргэлжлээд намжих ёстой. Тэгжиж крипто зах зээл bullish байдал үргэлжлээд өснө. За Nasdaq мөн ялгаагүй те. Яа энэ ч одоо
маш хүчтэй уналтыг хийсэн 22,200 all time high-аас ерөөсөө 16,300 хүртэл бүр 6,000 point-ийн амар уналтыг бол хийсэн. За тэгэл энэ харалтаа. Өмнөх ерөөсөө энэ higher low-ыг доошоо нэг юм liquidity хамсан хөдөлгөөн хийцэн байгаа байхгүй. Тэгээд тэгснээ буцаж дэшээ маш хүчтэй өсөөд одоо ханш бүр higher high хийгээ гараад ирлээ шүү дээ. Одоо энэ бол бүр ийм ойлгомжтой market structure хийж эхэлж байна. За энд higher low тэгээд энд higher high хийгээ гараад ирсэн. Тэгэхээр одоо дараачийн high 20,300 дээр тогтож байна. Тэгэхээр бол одоо бол Nasdaq асуудалгүй худалдааны дан үргэлжлээд одоо хилцэлтээр явсаар байх юм бол higher low хийгээд за 20,300 гэдэг ханш руу бол явах бүрэн боломжтой харагдаж байна гэж. Окей. За доллар индексийн талаар ярив. Доллар индекс бол сая худалдааны дааны асуудлаас болоод за энийг угаасаа өмнө нь би танарт ярьж ирсэн да ийм хоёр range байна. Ингэж яваад эндээс те би энэ сүүлийн 103.50-ыг зураа. За эндээс доошоо унаад буцаа шалгах юм бол үргэлжлээд доллар бол 99 хүртэл унаа гэж хэлжсэн. Тэгээд ханш бол за 99 100 төвшнөөс бол доошоо унчаад одоо буцаад энэ төвшнөөс дэше гарч ирэх байгаа ч юм уу тийм нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр хэрвээ ханш за яг одоо бол нэвтэлсэн төвшнөөс доошоо шалгаж штэ. Энэ үргэлжлээд дэше гарч ирч чадахгүй бол эндээс доошоо үргэлжлээд унах боломж бол харагдаж байна. Гэхдээ худалдааны одоо дахиад хэлье худалдааны дайны нөхцөл байдал сайжраад хилцлүүд сайн явж байгаа юм бол доллар индекс дэше өсөө гараад ирнэ. За тэгээд үргэлжлээд буцаад энэ 103 ханш руугаа ч гэсэндээ явах боломжтой. Тэгэхээр магадгүй энэ доллар индекс үргэлжлээд өсөх дэше буцаад өсөх магадлал нь магадгүй өндөр байх. Худалдааны дайны нөхцөл байдал сайжраад байгаа учраас тэгэх юм бол яах нь GBP USD за евро доллар болвол буцаад унаж болно гэж тэ. За тэгээ USD JPY хэмжээний долларын хослууд бол буцаад өсөж болно гэж харагдаж байна. За USD JPY дээр бол их гоё юм цэвэрхэн паттерн бол гарсан байх шүү. Long тал руугаа bullish pattern. Нэлээд урт ийм bullish pattern-ыг бол хийсэн байна. За тэгээд нэг чигийн хөдөлгөөнүүд ер нь яваад ханаад дуусж байгаа харагдаж байна. Их цэвэрхэн зураглаа гэж. Тэгээд яг key level дээр ирээд шалгасан. За тэгээд одоо эндээс доллар индекс маань өсөөд явчих юм бол сайхан 161 рүү хүртэл буцаад энэ range-ээрээ өсөөд явах юм боломжтой нөхцөл байдал бол харагдаж байна залуучуудаа. За тэгээд мэдээж нийт арилжааны одоо 70 80 бараг за 90% руу одоо сүүл рүүгээ орж байна. Алтны ханшийг ихэнх хүмүүс арилждаг учраас алтны ханш дээр мэдээж хамгийн сайн одоо фокусыг өгч маркет өөрийгөө ярьлаа. Тэгээд бусад дүн шинжилгээг бол та нар өөрсдөө хийж чаднаа гэдэгт бол итгэлтэй байна. Хамгийн гол нь энэ худалдааны дайны асуудал ер нь энэ суур учир шалтгаан юу болоод байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж чадсан байхаа гэж найдаж байна. За арилжаанд амжилт хүсье. Мэдээж Монголын хамгийн их хэрэглэгчтэй, хамгийн их арилжаа хийдэг, хамгийн шилдэг брокер MOT FX. Баярлалаа.